Эрхэм генерал. Дугарживын бат жаргал, бригадын генерал. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гэж байлаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн бол яг хоо миний хувьд бол 4 жил яг удирдсан. 9 сарын 15-нд ажил аваад 9 сарын 1-нд ажил аваад 4 жилийн дараа 9 сарын 15-нд би ажиллаа өгөөд 1 жил зөвлөл хийжсэн. За шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажил бол бас тийм өвөрмөц. Шүүхийн шийдвэр өөрөө өвөрмөц, хууль зүйн үндэсний өөрөө өвөрмөц, шүүхийн шинжилгээ бас өөрөө өвөрмөц. Бас нарийн мэргэжлийн ажил 1944 онд тухайн үеийн дотоод явдлын яамны сайдын тушаалаар Улсын цаг зэвсэг сэргийлэх ерөнхий газрын эрүүгийн тасгийн дэргэд анх тасаг нэртэйгээр байгуулагдчихсан байгаа юм. Одоо өөрөөр хэлбэл өнгөрсөн жил 80 жилийнх нь ойн болсон юм. Өнөөдөр 81 дахь жилдээ явж байгаа байгууллага. Ер нь шинжээч гэдэг нөхцөлийн хувьд авч үзэх юм бол их өвөрмөц өөр. Ер нь бол монгол хүн өөрөө шинжээч. Түүх судраараа, амьдрал ахуйгаараа. Монгол хүн маллаж явж байхад адуу маань хаашаа яваад ангөрөө хийгээ явж байхад энэ боохооны мөр, чоны мөр, гөрөөсний мөр, бугын мөр гэдэг. Энэ тэр баг доржийн мөр мөн байна. Энэ болдын мөр өмсчээсэн гутал мөн байна гэдэг ингээд ялгчдаг. Энэ бол ийм бүдүүлэг үеих гэж үзэх юм уу, одоо урд үеих гэх юм уу. Энэ түүхээр үзэх юм бол монгол хүн болгон шинжээч. Шинжилгээний байгууллагын үйлчлэл хөгжлийг бүр ингээд түүхээр навж үзвэл хэцүү л дээ тогтооход. Яг хөө зүгээр аль бие усны шийдвэр гарч ирсэн үе нь бол тэр 80 жилийн өмнө гарч ирсэн шийдвэр. Тэрний өмнө бол зурагчин Цагдаа сэргийлэх газар зурагчин байлаа, архив зурагчин байлаа, мөр судлаач гарч ил байлаа манайхан. Зарим хэргийг бол илрүүлж л байлаа. Шүүх эмнэлгийн судалгаанууд бас шинжилгээнүүд хийгдэл байсан байгаа ийм түүхүүд байдаг. Бичиг судлалын шинжилгээ хүртэл хийгдчихсэн түүх байдаг юм. Одоо Монголын бичиг судлалын хүрээлэнгийн тухайн үеийн нацаг дөржгөө хүртэл оролцсон тийм шинжилгээний дүгнэлт хүртэл гарсан байдаг. Одоо их зохиолч нацаг дөржийн оролцсон. Тэгэхээр ингээд тэр талаас авч үзвэл нэлээд урагшаа явна. Зүгээр 80 жилийн түүх бол одоо яг энэгээр гарч ирж байгаа. Дугарживын бат жаргал, бригадын генерал. 1977-оос 1981 онд Ереван хотын политехникийн дээд сургууль, 1982-оос 1986 онд Легмиг аюулаас хамгаалах яамны цэргийн дээд сургууль, 1986-аас 1989 онд засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын харьяа 409-р ангид улс төр хүмүүжлийн ажлын байцаагч хүмүүжүүлэгч, 1989-өөс 1990 онд засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагуудыг удирдах газрын сургалтын төвийн орлогч захирал, зохион зааварлах албаны ахлах байцаагч. Тухайн үед бол яг мөр судлал чиглэлээ, криминалистик чиглэлээ барьсан юм хилцс тасаг байгуулагдаад. Тэгээд энэ маань ингээд бие даасан газрууд бас тусдаа байсан байгаа юм. Сангийн яамны дэргэд санхүү нэгтлэн бодох одоо магадлан шинжлэх хилцс байсан байгаа юм. Эрүүл мэндийн яамны дэргэд мөн шүүх эмнэлгийн тэм чиглэлийн магадлан шинжлэх тэм бас тасаг байсан байгаа юм. Энэ бүгдийг нийлүүлээд 2005 онд нэг байгуулга болгосон. 2005 онд засгийн газрын тогтоол гараад энэ 3 өөр яамны байгууллагыг нэгтгэхэд нэг үндэсний хүрээлэн байгуулсан гэсэн үг байхгүй. Тэгээ 2009 онд хууль батлагдаж гараад шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болж гарч ирсэн юм байна манай байгууллага. Тэгэхээр яг энэ талаас аваад үзэхэд бол бие даасан байгуулга болж өөрч байгаа. Нэг хэсэг цагдаагийн дэргэд, нэг хэсэг эрүүл мэндийн яамны дэргэд, сангийн яамны дэргэд байсан ба шүү дээ.
Тэгэхээр нэг бүр салгаж аваад ингээд бие даасан байгууллагууд гаргаад ирдэг чинь ач холбогдолтой л доо. Их ач холбогдолтой зүйл. Тэнд одоо өөрөөр хэлбэл мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын ажиллагаа яг явуулж байна. Сангийн яамны нэг мэрэгчлэн аудитор ажиллагаагаа явуулж байна тийм үү. Тэрнийг хянах юм чин дотор нь байсан байгаа дээ шүү дээ. Энийг гадна нь гаргаж ирээд гаднаас нь хяндаг дүгнэлт хийдэг болгож байна. Нэг ёсонд шүүх засаглалыг бэхжүүлэх. Энэ чиглэл дээр бол нэлээд тийм их том урагшаа хийх заалхам гэж ингэж авч үзэж байна. За энэ байгууллагыг бол яг ингэж бие даасан байгууллага болгоход нь бол би бол бас хэлэхгүй байж болохгүй нэг хүн байгаа юм. Тухайн үед миний дотны хаанд байсан Алтын ишг гэдэг орондоо энэ байгууллагыг энэ бие даасан болгоход нэг их хувь нэмэр оруулсан. Их зүтгэсэн хүн. Анхныхан дарга тэр хилцс тасгаас нэхлээл бараг дарга хийгээ явсан. Залуугаасаа хийж явсан юм хүн баг. Тэгээд Нямдвар цайд бас энэ дээр бас их хүчин зүтгэсэн. Тэр хоёр хүчин зүтгэжээж 2009 онд бие даасан хуультай болгож ирсэн. Тэр хуулийн дагуу шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гэдэг байгууллага бий болж байна. За яг хувь тохиолоор гэх юм уу, миний хувьд бол бас удирдах явах үед бол янз янзын юм байсан. Тухайн үед бол улс орны эдийн засаг бас амаргүй байсан үе. Нэрээ ярихад нэг шинжилгээнд аваа явуучих машин тэрэг олдохгүй. Байгууллагын хэмжээнд гэхэд нэг 06 гэсэн соната байж их жишээтэй. Хөдөө орон нутгаар явхад дуудлаганд явах бензин тос байхгүй. Мэргэжилтэн байхгүй ч юм юмнууд цаг үе байсан. Энэ бол улс орны эдийн засгийн холбоотой би бол тэгж ойлгодог. Тэгээд бас нэг хэсэг манай байгууллагыг зарим нь буцааж ингэ задлаж нөгөө газрууд нь аваач өгье ч гэдэг юм уу. Эсвэл цагдаагийн дэргэд ингээд нэг том айлын дэргэд аваачаад тэндээс нь тижээл гэдэг ч юм уу. Тийм байдал руу бас ингэж нэг санаархсан зүйлүүд гарч ирсэн юм би. Тэг яг мань хувь толонгаар тэрнийг одоо хувь зохиолоор гэх юм аваад Алтын ишг даргаагаа би бас орлогчоороо татчихаваад туршлагатай учраас тэгээ би тэр цугтаа нэлээд зүтгэсэн л дээ. Тэгээ яг энэ байгууллагыг байгууллагчгт нь байлгахын зүйтэй юм байна. Бие дааснаар нь. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гарахдаа тухайн хэрэг шалгаж байгаа хууль хэрэгжүүлэгч одоо хууль зохиолох байгууллагын мэдлэлт байж болохгүй юм байна. Тэр хэргийг чи шалгаж байгаа хүмүүсээс тустай байх хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Иймэрхүү олон төрлийн одоо үндслүүдийг гаргаж бид нар тавьж ийж. Тэгээд яг энэ байгууллага маань одоо өнөөдөр бол ялангуяа сүүлийн хэдэн дарганаар ер нь бүх дарга болгон л өөрөө дорноо хүчин зүтгэжээж энд байгууллага чинь босч явж байгаа. За энэ өнөөдрийн ажиллаж байгаа баг бол нэлээд хүчтэй сайн баг ажиллаж байгаа. Сайн залуучууд. Эдгээр аргагүй залуучууд хурдтай ч юм байна. Боловсрол нь өөр болсон байдаг болтой. 22 онд хуулиа шинжилж аваад энэ хуулийнхаа дагуу агентлаг болсон засгийн газрын бие даасан. Шүүх шинжилгээний ерөнхий газар гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл статус шууд дээшлээд засгийн газрын шууд хамааралтай асуудал шийтгэж амар болж байна л да. Койкагийн 7 сая $7 буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлээд дуусгаж байна эдгээр. Тэр төслийн хүрээнд бүх шинжээч нараа Солонгост аваачаа сургачлаа шүү дээ. Бүр нарийн мэрэгчлэлтэн болгоод. Үндсэндээ бүх лабораториудаа шинжилжлээ. Тэгэхээр энэ бүх лабораториудыг шинжилээд авчна гэдэг чинь дүгнэлт маань зөв гарна гэсэн үг. Хурдтай гарна гэсэн үг. Тэгэхээр энэ олон төрлийн юмнуудыг бол эдгээр бол сайн хийж байна. Бид нар бол хажуунаас нь хараад бас бахархаж байна. Ийм байх ёстой. Энэ ажлыг авчаад Москва яваад Оросын холбооны улсын хамаг тэр нэг лабораториумнуудыг очиж үзээд би эндээс гарахаасаа өмнө нэг лабораторид ороод эсийн шинжилгээний микроскопны үнийг хэлээд $10,000 гэдэг.
Тэгээ хуучнаар нь авахад 10,000 доллар гэдэг чинь бас хүнд хар төрнөө дэ баг. Нэр нь юу авчираад ингээд 10,000 доллараар авцсан бол. Тэгэхээр Москвад ч тэрнээс арай том тийм микроскоп байна. Арай том ч биш юм аа, бас нэлээд том. Тийм микроскоп байна. Энэ ямар үнэтэй ингээд асуухад 3 сая доллар. Нэг л микроскоп шүү дээ. Тэгэхээр манайх өнөөдрийн байдлаар бол тэрийг хангахад бас л манай эдийн засаг хүрэлцгээргүй л байгаа. Манай дэлхийд байхгүй тийм юм манайх хийж байгаа. Одоо өөрөөр буйны ажил манай байгууллага бас хуулийн заагдаагүй ажил үүргийг гүйцэтгэж явж шүү дээ. Цогц садгалж байна, шинжилгээ хийж байна, зөөвөрлж байна. Тэгээд үдэн гарах ажиллагааг нь хүртэл хийж шүү дээ. Тэнд хүчийн хүртэл асаалцж шүү дээ манайх. Тэгэхээр энэ бол өөр газар байхгүй. Ганцхан Монголд байна. Тэгээд энийг бол одоо жишээ нь бас нэг хүний ёсонд аваачихын тулд энэ манай энэ байгууллага маань энэ баруун зүүн талаас гаргана бас манайх ч бас асуудалтай. Бүгдийг аваачаад энэ төвд авчираад байршуулсан учраас 1-р, 3-р, 5-р өдөр бол бүгдрэл үүсдэг. Энэ төвлөрлийг холдуулахын тулд баруун талд нэг газар, зүүн талд нэг газар ингээд байршуулах гэдэг. Одоо баруун талынх нь эхлэх гэж байна л да эднэр. Тэгтэл энийг бас дутуу ойлгодог юм уу яа гэдгийг нөгөө Экзим банкны одоо улс орны эдийн засагт өнөөдөр мөнгө хэрэгцээтэй байдаг юм уу, зарим төслөө хөдөлгөх шаардлагатай байдаг юм уу, өөр илүү чухал гэж үздэг төслөө хөдөлгөх шаардлагатай байдаг юм уу. Энэ үндслээр аваачаад энэ манай энэ төслийг хойшлуулах ч юм уу. Ийм чимээ жишээ нь гарч явах жишээтэй. Ийм байж болохгүй. Энэ шиг чухал төсөл байхгүй. Яагаад? Тэр буйны ажлын болий. Тэр ч чухал шүү дээ. Монгол хүний үед. Сайхан боловсон соёлтой газараас гаргаж ийлдэг хүн. Сайхан боловсон газар хүнээ хадгалчихжээ л дээ. Тэгтэл тэрнийг л ойлгохгүй шүү дээ хамгийн их нь. Дугар Зөвийн Бат жаргал бригадын генерал. Одоо энэ хэрэг шийдэхэд ерөөсө маргаангүй юмыг бол гаргадаг. Дүгнэлтийг гаргадаг газар бол манай байгууллага шүү дээ. Өөрөөр хэлбэл зарим хэрэг ингээд бүр гэмт хэрэгтэй өөрөө тэр хэрэгээ би энэ хэргийг хийцэн юм аа гэдэг ингээд энэ хүнийг би одоо хүний амьд би хүртсэн юм аа гэдэг ингээд хүлээцсэн байгаа гэдэг. Одоо энэ гарцаагүй үний юм байна гэдээ шүүхтэр очих шаардлагатай болж штэ тэгт. Тэгтэл энэ хүн энэ хэргийг хийгээгүй гэдгийг нотлдог газар шүүх шинжилгээ. Дэлхий дээр ийм практиктай байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хүн гарцаагүй хийсэн, энэ хүн өөрөө хийсэн гэж хэлж байгаа боловч хийгээгүй гэдгийг нотолж яадаг газар чинь тэр шүүх шинжилгээ. Би ийм хэрэг хийсэн гэд хүлээчээд байна шүү дээ тэр хүн. Тэр хүлээхдээ сэтгэл зүйн хувьд дарамтанд ордог юм уу? Сэтгэл зүйн хувьд дарамт гэдэг чинь сэтгэл санааны дарамт гэдэг чинь бол заавал хэн нэгэн хүн дарамт үзүүлсэн биш. Тухайн нөхцөл байдлын дарамтанд орно шүү дээ. Би яагаад ийм хэрэг шалгагдчих вэ? Тэгээд энэ хэргийг хүлээсэн байхад жишээ нь эсийн шинжилгээгээр юм уу? Гар хорооны хээний шинжилгээгээр юм уу? Та үйлдэггүй юм байна гэдгийг, энэ хүн үйлдэггүй юм байна гэдэг нотлох баримт гараад ирдэг байхгүй. Тэгэхээр шүүх шинжилгээний нотлох баримт бол ерөөсөө маргаангүй зүйл. Энэ бол шүүхтэр очихоор тухайн хүний мэдүүлгээс илүү хүчтэй нотлох баримт. Харамсалтай зарим нэг нь яг нөгөөх хэрэгээ хурдан шийдэхийн тулд нөгөө талыг барьчихыг үгүйсэхгүй л дээ. Тэгэхдээ тэгж болохгүй. Ер нь шүүх шинжилгээний нотлох баримт. За санхүүгийн маргаан гарыг. Хөрөнгө булаацлах асуудал гараад ирдэг айлд. Жишээ нь тийм үү? Тэгэхээр тэр санхүүгийн маргаанд энэ хөрөнгө хэдэн төгрөгийн үнэлгээтэй байна уу гэдгийг гаргах. За тэгээд энийг хэндээ яаж оногдох уу гэдгийг энэ хамаарал нь ямар байна вэ? гэдгийг гаргах боломж бол манай шүүх шинжилгээнд. Одоо энэ эдийн засгийн том маргаанууд явааланд идсэн байна, уудсан байна. Энэ уурхайг сүйтгэжлээ, тэрнийг энэ мөнгө завшигдсан байна. Хаан шийдвүүлэх эдэр. Нэг аудитор авчираа шийтгэл баг л да. Шүүхтэр очихоор шинжилгээний дүгнэлт нэхэгддэг байхгүй. Тэгэхээр энэ шүүх шинжилгээний байгууллагад байгаа энэ санхүүгийн эдийн засгийн шинжээч нар чинь ингээд ирэхэр чи шал өөр юмнууд. Автотехникийн том аваар устал гарч ийн манай дээр шийдэж байна. Энийг өшөө боловсронгуй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл яаж боловсронгуй болгох вэ гэвэл бүх машиныг GPS-тэй болгож өгөх хэрэгтэй.
бүх машиныг камержуулах хэрэгтэй. Тэр бүх юмнууд шинжилгээний дүгнэлтэн дээр ирж уншигдчих хэрэгтэй. Тэгэхээр энийг чинь дэвшилттэй болгохын тулд энэ бүх юмнууд чинь шаардлагатай. Тэр уул уурхайг яаж сэргээх юм, нөхөн сэргээх юм? Ямар нөхцөлд нөхөн сэргээс нь тооцох юм? Одоо алтуугаас усаа нуур шиг нэг хонхор тогтоочхоод эрэг дээр нэг нарны сарвч тавьчихад нөхөн сэргээцэн ингээд явж штт. Оролдож исэн гэж штт. Тэгтэл тэрнийг яг гарцаагүй нөхөн сэргээж гэдгийг чинь шүүх шинжилгээнийхэн тогтоох штт. Экологийн цагдаа оролцсон л доо экологийн цагдаа шалгалтай байна. Дүгнэлтийн шүүх шинжилгээ гаргах штт. Тэгээд энэ бүх юмыг бол тэн дээр одоо тэр ДНК-гийн шинжилгээ гэж яриад байна штт. Хүн тамхи татаад ишээ хайцсан байхад 100 жилийн дараа тэр ишин дээр байгаа шүлснээс тэр хүнийх гэж гарч ирнэ. Доотлно. Хар тамхи одоо хэрэгэлсэн хүний үснээс 45 хоног дотор багтааж энэ хүн хар тамхи хэрэглэж ээжээ гэдгийг гаргаж ирэх боломжтой. Гэхдээ өөр яах гэж байгаа энийг тэгтэл ач холбогдол багтаа гэд хойш нь 50 гэсэн тэгээг байх гэж би бодож байна, гордож байна. Гэхдээ тийм яриа гарсан гэдгийг дуулаад харамсаж байгаа байхгүй. Энэ шиг чухал юм байхгүй. Бусад бүх төслөөс чи илүү чухал шүү гэдгийг би бас энэ дэлгэц ашиглаад хэлчихье гэж бодож байгаа юм. Энэ чинь бас тийм амархан зүйл биш. Тэгээ шүүх шинжилгээний байгууллагад яг нарийн ярихад хамгийн нарийн мэрэгчлэтнүүд байх хэрэгтэй. Санхүүж гэхэд хамгийн сайн санхүүж. Одоо дуу авиан шинжилгээнүүд явдаг л да манай дээр. Өнөөдөр техник технологи хөгжсөн. Та нар өөрсдөө телевизээр, компьютераар харж л байгаа. Путиныг яриулж байгаа шүү дээ. Путинд захиалга өгөөд яриулж шүү дээ. Ингэж яргээ хажууд нь сууж байгаад. Эн чинь бол өнөөдөр манайхан мэдж байгаа болохоос шал 7-8 жилийн өмнө бий болцсон зүйл байхгүй. Тэгтэл энийг дуу аваад өөр ах барих юмнууд чи явж шүү дээ. Тэгэхээр энийг чи ялгадаг газар манай шүүх шинжилгээ байхгүй. Тэгэхээр энд ажилладаг тэр компьютерийн мэрэгчлэлтэн гэдэг чинь одоо өнөөдрийн төрийн албан агчийн цалингаар ирэхгүй л байгаа байхгүй яг үнэндээ. Манайх Солонгост доктор хийсэн бүр доктор хүртэл нь явуулсан. Мастер хийчихэд ирсэн байсан нэг мундаг залуу бий. Тэр залуу сэтгэлээрээ тогтож байж би бол тэрийг ойлгоод. Тэр бол Солонгост өндөр цалин дээр цалинтай ажил дээр очивол очихоор байгаа байхгүй. Мань мэд гуйгаал түүгээл тэр докторийн хийлгээл барайл наацаа. Тэгээ өнөөдөр хүртэл явж байгаа. Тим хүмүүс чинь ховрчод байгаа. Тэгээ тим хүмүүсийн чинь цалинжуулах ахуй хангамжийг сайжруулах шаардлагууд бол байна. Тэгээ яг нэг нөгөө хэлэхэд энэ зөвхөн шүүх шинжилгээ биш л дээ төрийн бүх албадууд. Ялангуяа төрийн тусгай албадууд, цагдаагийн байгууллагын ажил албан, энэ шүүхийн шийдвэрийн албан, бүх хилийн цэрэг байна, батлан хамгаалах байна тийм үү, жанжтай байна. Эдгээр бүгд яг ихэнх нь өнөөдөртөө бол яг яг улс их орон ард түмнийхээ өмнө өргөцсөн тангарагтаал баригдаж явж байгаа. Энэ хүмүүсийн юмыг ахуй хангамжийн юмнуудыг бол сайжруулах шаардлага байна өнөөдөр төрд. Энийг яаж хийх вэ? Ямар байдлаар явуулах вэ? Энэ зүйлүүдийг бол бас анхаарах юмнууд бол байна. 1998 онд шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын дэд дарга 1999-с 2001 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга 2001-с 2006 онд Улаанбаатар дээд сургуулийн захирал 2006-аас 2010 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга 2010-аас 2012 онд хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал 2012-оос 2016 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөх 2016-аас 2020 онд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Дугарживын Бат жаргал бригадын генерал хөдөө ангөрөөнд явж байгаад осол аваар хийчлээ гэж бодъё. Тэнд энэ хүн буудаж уу тэр хүн буудаж уу гэдгийг шинжээчийн дүгнэлтээр гарч байна. Энэ хүний буу юу тэр хүний бууны сум уу? Энэ манайх бол агуу том сантай штэ. Шинжилгээний байгууллага маш том галт зэвсгийн сантай. Сум галт зэвсгийн сан гэж байдаг байхгүй тэрний сантай. Тэгээд тэр санд бол бүх бууны сумны бүх одоо Монголд улсад байгаа бүх бууны сумны дээжтийн татгалзаатай байна. Бүх бууных нь
Тэр сумных нь хэлбэр дүрс юунд хадгалаатай байна. Интернет, компьютерт хадгалаатай байна. Тэгэхээр тэндээс шууд гаргаал ирнэ. Малын хулгай гарсан ч гэсэндээ. Муу ялгаа байхгүй тэр гар хорооны хээгэр. Зүгээр нэг хүнсний зөвхөн явж байгаа л мөнгө алдахад л шинжээч л очиж тогтоо шүү дээ тэрийг. Боломжтой нөхцөл бас гэж байна. Боломжгүй нөхцөл бас гарна. Ихэвчлэн боломжтой нөхцөл гарна шүү. Тэгэхээр энэ талаас авч үзэх юм бол их чухал зүйл. Тэнд бол одоо бүх төрлийн төрөл мэргэжлийн мэргэжилтнүүд байна. Шүүх эмнэлгийн эмч байна. Шинжээч эмч. Криминалистийн шинжээч байна. Одоо гар хорооны хэ тийм үү мөр судлаач. Бичиг хэргийн шинжээч нар байна. Одоо миний гэрээс л бичсэн гарын үсэг мөн үү биш үү? Энэ компани тамга хуурамч уу биш үү? Аж ахуйн нэгж хоорондын маргаа явна шүү дээ. Зарим нь тийм тохиолдол зөндөө биш шүү дээ. Хуурамч тамга дуурайлгаад дарцсан. Манай дээр ч тогтоогд. Тэгэхээр энэ бичиг баримтын шинжээч. Тэгээ дээр нь химийн шинжээч, биологийн шинжээч. Эсийн шинжээч. Хар тамхи одоо мас ургац хэрглэж юу? Архи дарс ямар хэмжээнд ууж явж байгаад энэ хэрэг хийсэн байна. Ямар хэмжээнд ууж явж байгаад нас орсон байна. Бүх юмыг тогтооно. Осол аваар хийсэн байна. Техникийн шинжилгээний газар. Одоо манай автовар аль талаас нь яаж ирж мөргсөн байна. Ямар биетээр гэмтэл учруулсан байна гэл. Тэр дуу авианы шинжилгээ, компьютерийн шинжилгээнүүд. Гэт ингээд явахад бүх төрлийн шинжээч байна манад. Тэгээд энийг ингээд ер нь бол цаашдаа өргөчих болтой юм шиг байлаа. Сая одоо хууль шинжилгээдэд ороод ирэхдээ сэтгэл санааны хохирол тогтооно гэдээ ороод ирж байгаа. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг тогтоох бас тийм амархан биш л дээ. Олон талын юмд мэрэгчлэн их л сайн бэлдэхгүй бол бас л тийм туйлын үнэл байхгүй. Би бол шинжилгээний байгууллагын ажилтнуудад юу гэж захиддаг вэхээр та нөхөр минь эхлээд хуулийн захирагдана гэж битгий бодоорой. Хууль бол таны хувьд хоёр дахь асуудал. Магадгүй 3 4-т. Таны эхний захирагдах зүйл бол шинжлэх ухаан. Шинжлэх ухаандаа захирагдж та дүгнэлтээ зөв гаргана. Цаг хугацаанд ч захирагдах ёсгүй та. Хуулийн дээр цаг заасан байдаг байхгүй 14 хоногт гаргана. Тэр шинжилгээг туйлын үнэн гаргахад 14 хоног хангалтгүй бол сунгах ёстой байхгүй. Боломжоор нь. Одоо Москвад МВД-гийн дэргэд байгаа криминалистикийн төвийн даргатай би уулзч байсан Герасимов гэдэг дислэгч генерал нөхөр. Тэгэхэд тэднийх бол шинжилгээнд хугацаа заадаггүй гэж байгаа байхгүй. Дээрээс прокурор хугацаа зааж шинжилгээ өгөхгүй. Яагаад гэвэл шинжилгээ туйлын үнэн гаргахын тулд тийм байх хэрэгтэй. Шинжээчийн бие даасан байдал хинч галдашгүй. Шинжээчд дарга дуудаад ингэдэг үүргөх тийм ирэх байхгүй байх хэрэгтэй гэдэг. Одоо хэргийн газар дээр бол хамгийн хүнд юм дээр л хамгийн түрүүнд шинжээж очдог. Тэгэхээр тэр бол бас тийм амархан биш. Сэтгхүүн хувьд бол их өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тийм энгийн зүйл бол биш л дээ. Тэгээд угаасаа яг хэрэг хоёр талтай учраас шинжилгээний дүгнэлт бол шинжлэх ухаандаа захирагдал нэг юм шулуун шугамар л гарна шүү дээ. Тэр нь бол энэ хоёр талын аль нэгнийх нь л шугам гараад ирж шүү дээ. Тэнгүүд нөгөөх нь минийхаар гарах хэрэгтэй гэдэг ч юм уу юм гомдлууд яваад байдаг. Тэгээд энэ нэг давтан шинжилгээ мэмжилгээ эднэргээд нэг юм юмнууд яваад байгаа юм. Ер нь бол шаардлагагүй зүйл юм байна. Тэр шинжээч шудраг байж чадчихвэл тэр шинжээч мэрэгжилтэд итгэлтэй байвал. Зүгээр яг дундуур нь хулгай орцсон гэсэн юм хардлага гардаг учраас тийм юм яваад байгаа юм. Ер нь бол яг шинжлэх ухааны ямыг бариад ингээд гарцаагүй тавиад өгчхөр тэн дээр ард иргэдч бай, өмгөөлөгч бай, шүүгч бай, мөрдөгч бай. Хүлээн зөвшөөрдөг юм аа. Гарцаагүй хүлээн зөвшөөрдөг. Дугарживын бат жаргал бригадын генерал. Би бол шинжилгээний байгууллага дээр тухайн үед генерал хүн тавигдах шаардлага байсан болоод тавьсан болов уу гэж боддгийн шүү өөрийгөө.
магадгүй. Энэ хүн тэр тухайн мэрэгчлүүдийг баг зэрэг гадарлана, мэднэ. Гэхдээ ер нь бол энэ байгууллага бас нэг эдийн засгийн хувьд жаахан амаргүй болцсон байна. Энийг бас нөгөө миний хэлдгээр нөгөө байгууллагыг татан буулгана гэсний дагуу тийм бодлого яваад 4 жил хувцас аваагүй байсан байгууллага шүү дээ. Албаагчд нь хувцалж чадаагүй. Шинжээч нар нь халаат өмсөх юмгүй болцсон байх жишээ нь ийм байсан үе биш шүү дээ. Тэгэхээр унаа тэр бензин тос байхгүй болцсон байсан үе. Тийм болохоор тийм үед нэг шаардлага гарсан байж магадгүй. Шүүхийн шийдвэр дээр ялгаа байхгүй бас л их хүнд үед бид нар бас ажиллаж байсан. Гарам жил генерал бүтээр ажиллаж байсан. Бас өлсгөл нэрвэгдсэн, улсын эдийн засаг хүндэрсэн. Тийм хүнд үед бид нар бас байжсэн. Нас баралт их өндөр хэмжээнд, орголт их өндөр хэмжээнд гарцсан байсан үед байсан. Бас бид нар зэгцэлж байсан. Тэгэхээр яг ийм юмнууд дээр бас энэ генерал хүмүүс бас өөрийнхөө салбарт бол хүн болгон өөрийнхөө ажил албыг хийдэг. Эдийн засгийн байдал хүндэрсэн байхад нэг төмөр гаргана гэж хөлийн шонгуудыг хамаг торыг хулгайлал аваа явуулсан. Тийм тохиолдол байж лээсэн. Тэрийг мөн л генералууд удирдах ажиллагч, сэргэлийн генералын үед, Баатар генералын үед зэгцэлж лээсэн би мэдхийн өөрөө. Тэгэхээр яг энэ генералуудаа бол энэ болж байгаа баяр тэгвэл явдлаар бас тохиолдуулж бас баярын мэндийг дэвшүүлье. Ажлын амжилтыг хүсье. Та нарт амьдралд чинь сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хууль зүйн үндэсний хүрээлэн шүүхийн шинжилгээний байгууллагынхаа нийт хамт олонд хүн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Ажлын амжилтыг хүсье.